За чөтгөрийн ангаж буюу Demon Slayer Kimetsu no Yaiba-гийн 12 дугаар парт орж байна. 12 дугаарыг бодон соёо гаргаж зэнэтсэн унтана. Өмнөх ангид гинт ороод ирсэн бодон чөтгөрлөөд ярахад өнөөх нь өрөөгөр өгүүлсэн бодон мөр шууд Танжироо жийстгэл юм байна. Танжир бол наач төрчөрвсөн хүчтэй хаа мөгөд ярих билөө гэсэн ч энийг ойлгоогүй. Тэгээ бүр дахиад өөрөөрийнх нь нөгөө хүн дэр гიშгчтэй. Санаанд үгшигсэн байлаа гэж тод хөлөө шууд авна да. Тэгсэн энэ бүр авахгүй. Танжир шууд холдуулаад жоохон хөвгт дэргшээд өөрөө юу хийж өгнө ч удаа гэсэн таалагдаж байна. Өмнөхөөс намайг юм хааж байгаагүй гэсэн Танжир ороо дайраад. Энд чинь чөтгөрийн ангууч бас тэнд нэг чөтгөрөөр байгаа л байгаа штий. Нөгөө чөтгөрөнд өөрийгөө сануулгах гэсэн юм яасан. Муусаа шавьчнууд нүднээс талдор. Гэ бөмбөрөө зогсон амтан самарсан юм шиг мөр гаргана. Танжироо дараагийн дарааллуудын учрыг аваа болоод аль бөмбөр ямар дараалт гэдгийг ойлгоод яжсэн бөмбөрөө нүдэг байх дөрөв солигдоод чөтгөрч бодож байхгүй болчихно. Энэ чөтгөрч яхаа бодон байхгүй болсон талаар аюу гоё мэдээ. Бөмбөрөө нүдэг байхад дөрөв солигдсон хаар дахиад бөмбөртөө чөтгөр байж магадгүй юм шиг байгаа. Угаасаа энэ биш 8 боломж дөрөв өнөр холилдсон байдаг. За тэгээд цааш явдас нэлээд цусмэрчгэд тэндэн нэг цогцсон байдаг. Танжироо жоохон чадлаараа харуулахгүй хичээгээ явж байсан. Багахан хэмжээний цус нөрлөд орсон. Нэрэн зэнийт нөгөө хөөөрөө бараг мартах чинь. Энийг ахам гэсэн хүүхд дагуулад аваа айтайгаа явж гинүү да гэсэн. Өршөөгөөрөө ярахаас өмнө дохио өгөлдөө гинэ. Үгүй бол энэ ерөн чөтгөртэй тарахаас өмнө зүрхээр явчих магадгүй л гарч. За тэгээд иймэр хэмээр цаад ер нь чимээгүй чөтгөрөд дуусч магадгүй гэж ярьжсэн сонсон юм шиг бэляар уртгэлтэй мөглөсөн чөтгөр гараад ирлээ. Гэхдээ энэ өөртөө чөтгөрийг бодвол хамаагүй сугалдаа. Чөтгөрүүдийг чагсаавал нэгийг авцаа тий. Гэхдээ зинэцэж аим хаан болохоор бид нар ямар ч хамтгүй зүгээр л ясаарс гэж орилжгүйгээ чөтгөрч итгэхээс нааш мэдэхгүй штэ гэж хөөгөл. Сүүлийн нэг өрөөрөө орсон зинэцүүгээ айцын 80% хөлрөөгөөрөө бас чадахгүй за. Тэгтэл нөгөө хүүхдээ зогтгээд байгаамаа. Таныг өрхөө зогтохгүй гэсэн. Яасан сая хүүхдээ би хамгаалах хэрэгтэй. Тэг би хүчгүй штэ гэвэжсэн чөтгөр тархиж зэхэр сарандаа. Тэсний сансаад унаад өглөө. Яга өнөө фартер ийм ярьж өрөөг ойлгоодсэн да. Тэгсэн ухаан алдаагүй унтцсан байдیں۔ Гүн нэр яаж эцэн шалгуултад 7 хоног амьд үлдсэн юм бэ? Хүүж зинэсүү сэрэх гэж чадахгүй. Гуй зинэсүү сэрээчтэй гэсэн чөтгөрч гэд дээрсэн зинэсүүгийн гар хөдлөгшөөгөө хэлэн тасраад унчна. Гайхаад харсан тэс өрөөлөө босоод ирсэн. Урд нь гар зогсоо чичрэгчгүй, хачгарч орилгочгүй. Бүр юу ч хэлгүй шууд барилаач. Аянгаа юмсгал. Эхний төлөв. Аянгаа нэргээ. Гэд ганц л барилаар толгойг нь авна. Зинэсүү чи юм яврээс юм шүү дээ. Гүй бас аваа штий гэсэн сэрсний үз чадахгүй. Чөтгөрийн толгойг харсан аяагаад сүлжиггүй чи ийм амир гэдгийг хэлэхгүй яасан бэ гэд амийн аварсан үнэн сэтгэлээсээ талархаад байдаг шүү. Энэ хүү бүр хэлэх үггүй болж байгаа хөө. Харин нөгөө бодон бол энд 3 өдөр гацсан гэж байгаа. Энэ 3 өдөр гацчаад эзэнтийн дарааг байхад манай үед шууд захуу таарсан хар бас азтай юм шиг. Гэтэ энэ жоохон азгүй ч гэсэн нэлээд хүчтэй. Нэг бүдүүн чөтгөртэй таарад араатны ямсгал 3 дахь соёо гэж шууд алчлаа. Харин Танжируугийн төрөнөөс өөрөнд охины ах нь анх эрэхтэй жоохон шаргацсныг өстөө зүг зүгээр суучдаг. Бас гартаа нэг бөмбөр орчиж. Танжирууч тадаа манай бөхш өгсөн энэ тас үнэхээр гайхалтай гэх хүүгийн шархаг байгаад юу болсныг асан. Мангас түүнийг авч яваад яг идэх цаахт нь өөр мангасууд хаанаас юм бэ гарч ирээд хинэн түүнийг идэхэрэг хэрэлдээд сүлдээ бүр үхсэхээ үзэж зодтолцсон юм баг. Ганц үеийн төлөө бүр юу болж байна. За тэгээд зодон дундуур нэгнээс бөмбөр онжирсний намаад үзүүг хүртэл амьд үлдэж чадаж. Энэ Танжироо гинт бөмбөрч төөрийг ховор цэстэнтергээ бутаад иснийг санахад нөөхөж бөмбөрч төөр түүний тэгж дуудаадсан гэдэг. Тэгсэн хэрэг ховор цус гэж тайлбарлаж өгнө. Энэ хэрээнээс дундуур нь 2 хүүхэдтэй хэрэлдээд авдаг л та. За ховор цус буюу мариачи цус гэдэг нь хамгийн ховор бөгөөд хүчтэй цус хэлдэг. Ганц л ховор цустай хүн идэх чөтгөр 50-100 хүн эзэндээ тэнцэх тийм хүч өгдөг. Ер нь бол ховор цустай энэ хүч дөрүүдийн хамгийн хансаг хоол гэсэн үг. Ийм ч нугас алдсан аргагүй мэн дөө. Энийг сонсоод нөгөө 2 хүүхэд бүр айцсан. Яаж байгаа бөмбөртөө чөтгөрч ирээд Танжироо тэднийг тавьшруулад би муу чөтгөртөө тултаар явлаа. Намайг өрөөнөөс гарангуут бөмбөрөө нүд жөрөөгөө солиорой. Тэр хэнийг хаалаа онгойлохоор бол бас нүдэрээ. Би өнөрлөг өдрийн цайтай болохоор та нар дээр заавал буцаж ирээд хаалааны гад нэрээр чинь дуудъя. Бөмбөр чөтгөрч навшин шавж уур хормор юм гэ бөмбөрөө нүцсэн ч түрүүлсэндээ Танжироо авчрын олцсон гэд. Баруун мөрөн дээрх нь өрөөгөө баруун тишээ эргүүлдэг. Зүүн мөрөн дээрх нь зүүн тишээ эргүүлнэ. Баруун тишээн дээрх нь урагшаа, зүүн тишээн дээрх нь хошоо. Эзэн дээрх нь бол самарсан мөр гаргана. Гэтэ хэдий мэдж байгаа гэсэн хэтэрхий урд амсан болохоор Танжироо ялж чадах хэсэгтээ эргэлзэн. Өмнөх гартаа чөтгөрийн тулаан савсан шархыг нь хэдий хадагтай том юмжилсэн ч бүрэн идгээгүй. Энэ шархнууд нь зогсоод хүртэл хэцүү, маш их өвддөг. Өдийг хүртэл бүхэл хугацаанд ялангуяа зэний зүг тэр охноос салахад аимшигтай өвцөн ч твцээр лээсэн. Учир нь тэр бол дүүнэр хаан тамах нь. Хэдий хөдлөг бүр таварсан яасан цархиж хөвтэй цуглаж чадахгүй байсан ч тэр тамах хэвээрээ. Одоо ингээд гайгүй зөрөг ороод түүнийг аль харгыг бодож эхэлнэ. Хамгийн аюултай зүйл нь түүний эзэнээр бөмбөрнө. Урьдчил юм бол тастуулна. Ажаа Танжироо шархнаасаа болоо байж болох хамгийн л модулыг төсөөлөд байдаг. Гэхдээ Орокотоки багшийн бас ямар ч төлөв тавьж чадна. Урсаж явахдаа чулуугч баталж чадна гэсэн үгийг санаж юу их ойлгоно. Усан амьсгал нийт 10 төлөвтэй. Өөрөөр тэр нэг төлөвийг ашиглаж явахад биений өвдвөл өөр тохиромжтой төлөвийг ашиглаж болно.
Энэ битийн бараан бодлоодоос олж ганц ясны нүч зүрхэн хүртэл хуурсныг ойлгосон Танжиро толгоо дээш өргөн. 俺は今までよくやってきた。俺はできるやつだ。そして今日もこれからも折れていても俺がくじけることは絶対にない。頑張れ炭治郎、頑張れ。俺は長男だから我慢できる。禰豆子も応援してくれるんだな。ありがとう禰豆子。じゃあ俺は禰豆子を応援するよ。頑張れ禰豆子、頑張れ。禰豆子がくじけることは絶対にない。禰豆子は長女だけど、辛いことがあったら我慢せずに言ってくれ。次回第13話、命より大事なもの。ああ、大将こそ噂話をする時間がなくなっちゃった。